Энэ жил улсын хурлаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг шинжилэн батлах гэж байгаа. Мөн ажилгүй иргэдийн судалгаа бүртгэлийн системийг илүү боловсронгуй болгосноо нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд хэллээ. Хөдөлмөрийн зах зээл дээр бүртгүүлж ажил идэвхтэй хайгч иргэдээс гадна бүртгүүлээгүй ч ажил хайсаар байгаа иргэдийн тоог бодитойгоор гаргасан гэж байна. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд мөн одоо төрийн захиргаа, төрийн нийгмийн үйлчлэгээний байгууллагуудын бүтэц тогтолцоо боловсронгуй болгохоор үйл ажиллагаа нэлээд эрчимтэй ингэж хийгдсэн. За энэний нэг нь бол хөдөлмөрийн төв биерч зохион байгуулагдаж ажиллаж байна. Ажлын байранд эрэлт нийлүүлэлтийг хийх, сургалт, сурчлагаа зохион байгуулах үйл ажиллагааг идэвхтэй хийж байна. За нөгөө талаас одоо хөдөлмөрийн хамгааллын яамны дэргэд LaborNet сайт ажиллаж тодорхой ус үйл ажиллагаа ингэж явуулж байна. За энэ үйл ажиллагаа бол одоо салбарын төвшөнд, яамны төвшөнд хийгдэж байгаа томоохон бодлого зохицуулалтын үйл ажиллагаа байгаа. Өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар, Орхон аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, Өвөр Хангай аймгийн хар хорин сумын засаг дарга нар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлаа тайлгнасан юм а. Баянгол дүүргийн хувьд 185 мянган хүн амтай, хөдөлмөрийн насны 130 мянган хүн байдгаас 67 мянган тогтвортой ажил төрөл эрхэлдэг юм байна. За хөдөлмөр эрхлэлтийн төвшин сүүлийн 6 жилийн байдлаар харахад манай дүүрэг дээр дундаж нь 94.4% байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хамгийн идэвхтэй 10 хүн тутмын үндсэндээ 9 нь ямар нэгэн байдлаар одоо хөдөлмөр эрхэлж байна гэдэг ийм байдал бол харагдаж байна гэж. Ажил хайгчдын дийлэнх хувийг бүрэн дунд боловсралтай иргэд эзэлж байна. Насны бүлгээр нь авч үзвэл 25-аас 34 насны иргэд идэвхтэй ажил хайдаг гэж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байранд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг салбарын сайд нь хэлсэн юм.